Өглөөний мэнд. Таны ажлын өдрөдөө танилцсан. Та өөрийгөө танилцуулаач. За, намайг Батбол гэдэг. Баянзүрх дүүргийн доторыг хэлсэн автар үйцэн байцаагч. За, доторын албанд 8 дахь жилдээ одоо ажиллаж байна. За, алууна хэмжээд QR код уншуулад өглөөний мэнд сайхан амарсан уу? За, би Баянзүрх дүүргийн доторын хэлцэд жижиг дотор төлөгчтэй харилцах тасагт автоэрэн бол өөрөө явагч хэрэгслийн албан доторыг хариуцж ажилладаг. За, миний ажил одоо доторын удирдлагын нэгдсэн систем одоо COVID-19-ийнхаа асуумжийг бүгэлдгээс эхэлдэг байгаа. За, өнөөдрийн миний хийх томоохон ажлууд гэх юм бол доторт хамрагдаагүй тээврийн хэрэгслийнхаа судалгааг тавилуугаас гаргаад за, хороо хариуцсан байцаагч болон аж ахуйн нэгж хариуцсан байцаагч нарт нь бас хуваарлаж өгөөд за, тэгээд автоэрэн үндэсний төв дээр өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн болон мэдээлэл солигдсон тээврийн хэрэгслүүдээ тэгээд бүртгэгдсэн мэдээлэл солихын солиод за, тэгээд алан бичиг явуулсан банк бус санхүүгийн байгууллагуудынхаа тээврийн хэрэгслүүдийг доторт хамруулах ажлыг бас хийн. Дээрээс нь дүүргийнхаа замын цагдаагийн хэлцээр ороод за, хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчлэгээ байна тэрийг бас шалганаа. За, өнөөдрийн байдлаар гэх юм бол одоо Баянзүрх дүүрэгт 6 тэрбум 800-ийн одоо төлөвлөгөөтэй. За, энэ төлөвлөгөөнөөс одоо эхний 9 сарын байдлаар 6 тэрбум 700 оролцсон. За, нийт жилийн төлөвлөгөөнийхөө 98%-ийг төсөвтөө төвлөрүүлсэн. За, 10 сар их гээд 100% биелүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байгаа. Бүх доторын төлөвлөлтүүд маань захимжсан байгаа. За, үүнээс одоо автоэрэн бол өөрөө явагч хэрэгслийн албан доторын маань баримт аппликейшнаар төлөх боломжтой болсон. За, дээрэс нь бүх арилжааны банкуудын интернет банкар төлнө. Одоо бүх онцлогооны төвүүд болон автоэрэн үндэсний төвүүд дээр байх гэргээ киоск төхөөрөмжүүдээр за, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар дээр үүссэн нэхэмжлэгийн дагуугаар албан доторуудаа төлж байгаа. За, энэ болонгууд одоо доторын албаны ажилчны бас цаг завыг бас нэг хэмнэсэн. Баянзүрх дүүрэг бол бусад дүүргүүдийг болдод тээврийн хэрэгсэл олонтой, хүн ам олонтой. Одоо 148 мянган тээврийн хэрэгслийг одоо Баянзүрхийн дүүргийн хэмжээнд албан дотор төлөвлөхөөр одоо ажиллаж байгаа маань одоо бас онцлог байна. Хүнтэй их харьцна. За, өдөртөө утасвал байнга дуурна. За, бүх одоо залгаж байгаа одоо дотор төлөгчдийнхээ утсыг алдалгүй авах. За, буцаагаад одоо давхар дуудлагатай байсан бол буцаагаад давхар төлөгч рүүгээ залгах, хуулиа танилцуулах, дээрээс нь цахим орчноор дотороо эрхэн төлөх талаар бүх заавар зөвлөгөөг бас өгдөг. Би бас нэг залуу хүний хувьд одоо төрийн үйлчлэгийг аль болох иргэддээ төргийн шуурхаа бас ингээд хүргэхийг боддог. Дотор төлөгч маань одоо нэг ямар нэгэн одоо яг доторын автоэр бол өөрөө явагч хэрэгслийн албан дотортой холбоотой асуудал одоо ингээд бариад ороод ирэхэд би одоо тэр тухайн иргэндээ одоо 100% одоо тэр хүндээ үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. За, эргээгээд одоо яг ингээд 100% ингээд дотор төлөгчтэй ингээд авах ёстой үйлчлэгийг үзүүлээд дотор төлөгчийнхөө одоо тэр баярлсан тэр царайг харах надад их гоё байдаг. За, тэрнээсээ одоо яг ажлынхаа эрч хүчийг авч ажилладаг. Би өөрөө их техник бас сонирхдаг. Тэгээд ингээд доторын албандаа ингээд яг өөрийн хүсэл сонирхдаг. Одоо автоэрэн бол өөрөө явагч хэрэгслийн албан доторыг хариуцж ажилтгаар бас онцлогтой. Одоо доторын алба бүрэн захимждсан учраас хүндрэл бэрхшээлүүд бол нэг тулгархгүй. За, тэгээд өөрөө ажилдаа дуртай учраас альва нэг зүйлийг хүндрэл гэж хүлээж авдаггүй. Цаашид ингээд улам боловсрч одоо мэдлэгээ дээшлүүлэхийн тулд явдаг да. Бүрэн захимжхаас өмнө одоо автоэр бол өөрөө явагч хэрэгслийн албан доторын одоо төлөлт хяналтан дээр одоо 2-3 байцаагч одоо програмд одоо гараар шивж оруулдаг байсан бол доторын албан маань өөрөө одоо бүрэн захимжснаар одоо нэг байцаагч одоо төлсөн төлөлтүүдийг одоо програмаар одоо хянаад явах бүрэн боломжтой болсон байгаа. Албан дотор төлж байгаа иргэдийн маань бараг 90% нь
дахимаар төлдөг болсон байгаа. Тэгэхээр энэ бол одоо дотрын албан маань бүрэн захимжсны бас нэг давуу тал нь одоо болж байна. Одоо хуучин бол одоо ер нь хөдөө орон нутагт явж байхдаа хүртэл одоо тий заавал одоо хотод ирж одоо татвар төлдөг ч юм уу бас нэг тийм байсан шүү дээ. Одоо ч юм бол одоо шууд л одоо хөдөө орон нутагт ажиллаа амжуулж явж байхдаа л хүртэл одоо албан татвараа утсаараа ороод төлөх жишээний ийм хэлбэр болцсон байгаа. За татвар төлөгч нартай анхааруулхад за худалдаа авах гэрээгээр одоо тээврийн хэрэглээ зарсан бол за яг тэр хугацаа заасан хугацаанд нь заавал нөгөө худалдаж авсан хүнийхээ араас одоо тээврийн хэрэгслээ шилжүүлсэн үү гэж бас явах шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө худалдаж авсан хүмүүс маань автотөрийн үнцний төвдөр одоо ямар нэгэн байдлаар одоо санамсаргүй ч юм уу санаатай ч юм уу те ямар нэгэн байдлаар өөрийнх нь нэрдээ шилжүүлж авахгүй за худалдсан талаа одоо ингээд хохироож штэ. Тэгэхээр одоо автотөрийн үнцний төвдөр ямар хүн дээр одоо тухайн тээврийн хэрэгсэл нь бүртгэлтэй байна. Тэр хүн дээр нь одоо албан татвар ноогддог учраас тээврийн хэрэгслээ зарсан, за эсвэл одоо шатсан, одоо гэнтийн аваар осолд орсон бол бүртгэлийн байгууллагаас нь хасуулж байгаараа гэдгийг бас татвар төлөгч нартай бас анхааруулж хэлмээр байна. Нас жицүү ингээд татврынхаа тогтолцоонд за дээрээс нь яг ингээд захимж шилжсэн энэ үед нь бас ингээд өөрийн гар бие оролцоод ингээд ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Шинэ үеийн татврын тогтолцоо үйлчлэгчний 30 жилийн ай мэндийг үе үеийн татврын албаны ахмадуудаа одоо ажиллаж буй албан хаагчдаа баярын мэндийг хүргье.